Онцлогны цагаараа ах бид хоёр ойролцоо орших сүнстэй гэгдэх байшин судлахаар сэмхэн гарч явсан тэр шөнийг би мартдаггүй юм. Онцлогны цаг гэсний учир нь тэр үед би дөнгөж 10-тай, ах Люк маань 12-тай байсан хэрэг. Аав ээж хоёрыг унтахаар явсны дараа би Люкийн өрөөрөө орж тэндээсээ нэг гарчид аваад цонхоор өсрөн гарцгаалаа. Аз болоход түүний өрөө нэг давхарт байдаг байсан юм. Тэр гарчидэнгүүд гараар цэнэлэгддэг байсан бөгөөд жижиг товчлуурыг нь тасалдгүй янимчуулан дарснаар гэрэл үүсгдэг байлаа. Гэмэн дуу чимээг гаргана. Гэрээсээ гараад 2 минутын дараа гэхэд бид нөгөө байшин дээр очив. Тэр хавийн бүхэл хүүхдүүд энэ газрыг сүнстэй гэлцдэг байсан. Харахаас лайц хөрмөр тэрхүү байшингийн эртний маягийн загвар, бусад байшингуудаас зайтай байрлал, хагархай цонх, үжирсэн мод зэрэг нь аимшиг кино хийгээд төгс-зөгцөх орчныг бүрдүүлсэн гэмээр. Ер нь энэ бол сониуч бөгөөд зоригтой ахын маань санаа байснаас биш, би л өгтлээ айж байлаа. Байшингийн арын хаалга бодож байсанчлан цоочтой байв. Ашгүй гэрлүүгээ буцаад явах нь гэж бодтол ах харин цолиотой гэмээр үйлдэл хийх нь тэр. Тэрээр газраас хугархай банз авснаа байшингийн цуурсан цонхыг хагчиж гараа оруулан төвжээг нь онгойлгож дээш нь нээж орхилоо. Бид дотог шорцхон гарчээд ингээд ачигнуулж эхлэв. Байшинд орсон даруйд мэдрэгдсэн зүйл гэвэл тэр дотор бараг л 30 градусын халуун байсан нь 70-аад оны 9-р сарын дунд үед шөнө гэхэд хачирхалтай байв. Хэрэглэх аргагүй болсон хідэн муухан тавилга эд хөгжлийг стооцвол байшин ерөнхийдөө хоосонших байлаа. Энэ байшин руу ард талын хаалгаар нь биднээс өөр хүн урд нь орж байгаагүй бололтой гэж санагдахаар байв. Бид болонд байх шат руу очиод гарчээд ингээд ачигнуулсаар өгсөж эхэллээ. Гэтэл тэр үед бидний эцдээр байх тааснаас хэн нэгнийх өлийн чимээ үл ялэг сонсогдоход ах бид хоёр хоёулаа давхийн зочив. Би Люкээс зууран гэрлүүгээ явахыг гуйхад тэр энэ газрыг их хуучин учир байшингийн чимээ байна гэд тоосонгүй. Би гарчээд ингээд дуугархаа болоод Люкийг бас бойл гэтэл тэр намайг тэнэг гэж шоолоод мөрөл халгаасангүй. Тэр үед бидний дээрээс дахиад чимээ сонсогдсон ч ах үүний тоолгүй дээшээ өсөж гарлаа. Би дээшээ гарахыг хүсээгүйч доор ганцаараа үлдэхээс айсандаа түүний араас дагав. Яг тэр чимээ гараад байсан хэсэгт байрлах өрөөний хаалгыг бид олж гарлаа. Тэрийг битгий онгойлго гэж би хичнээн гуйсан ч Люк мундаг зоригтой том ах байх гэсэн бололтой. Гарчээд ингээд дуугарсан чихтэй нөгөө гараараа хаалганы бариулт хөрөв. Тэгснээ гинт цогсчихлоо. Би гайхын сайдрахаар бол харанхуйд тэрээр хаалганд чихээ наахан харагдлаа. Байшинд чив чимээгүй. Гэтэл гинт миний амьдрал дахь хамгийн айдас хөрмөж тохиолдсон юм. Хаалганы цаанаас огцон хүчтэй дэсэг чимээ гарч ах маань эсрэг талын хан руу ухсхийн өгцөндөө халгаараа чихээ дарлаа. Бид гарчид ингээ хаяад сантимент гарч гэрлүүгээ зүгтв. Бид дуу чимээ ихтэйгээр гэртээ орж ирсгээсэн тул аав ээжтэй баригдаж орхив. Юу болсон талаар тэдэнд хэлсэн ч тэд тоосонгүй хоёуланг маань загнасан. Энэ явдлаас 2 шөнийн дараа цонхны цаанаас чимээ гарч хөшгөний завсаар гэрэл гялбан намайг сэрэв. Тэрхүү чимээг миний гарчид ингийн ачигнах чимээ мөн болохыг таниад зүрх хамаарах шаглаа. Зориглон босч цонхоор хартал чимээ гарахаа болов. Тас харанхуйгаас өөр юу ч харагдсангүй. Маргааш өглөө зэрэгтээ би үүнийг бүр төрөл санаж байв. Тэр хэсэг бол зүгээр л зүуд байсан байх гэж би одоо ч өөрийгөө тайтгаар олдог.